За өнөөдрийн маань зочдын уран бүтээл ятгч мөнх эрдэнэ ихч болон Монголын үндэсний циркийн уран нугараач Лав Гочир нарын хамтарсан уран бүтээл клипний эхлэл хэсгээс нь та бүхэндээ хүргэе гэж бодсон боловч бид нар дуу алдсаар агаад тэгээд төгсгөл хүртэл нүүцчихлээ. Тэгээд өнөөдөр бас Монгол Угсаатны хөгжмийн навчааны тэргүүн Гамбаруу ах маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд гэр бүлийн хамтын амжилтын талаар бид нар сэдвийг сонгосон. Тэгээ өнөөдөр бол яг энэ сэдвийн талаар та хоёр маань бас тодорхой мэдээгүй байж магадгүй. Тэгээд бас гэр бүлийн гишүүд байгаа. Лавга маань бас энэхүү уран бүтээлч гэр бүлийнхэнтэй хамтарсан уран бүтээл хийсэн. Тэгээд ер нь бол яг саяын клипийг үзээд бол үнэхээр тэр хөгжим гэдэг зүйлтэй хүний биеийн одоо сэтгэл зүй болоод биеийн хөдөлгөөн гэдэг зүйл яаж бас уусаж зогсож чадсан бэ гэдэг зүйлийг бас гайхшраад сууж илаа л да. Тэгээд юун төрөнд уран бүтээлийнхаа талаар яриагаа эхлэе. Юуны өмнө энэ өглөө хөтөлбөрийг үзэн суугаа. Үзэгчтэй бас энэ өглөөний мэндийг хүргье. Тэгээд сайхан уран бүтээл үлдээж аваад одоо Лав Гочир дээр өглөөний нэвтрүүлэгт оролцоод бас их баяртай байна л да. Бид хоёрын хийсэн нэвтрүүл одоо бүтээл маань бол Чандын өргөл гэсэн нэртэй бүтээл байгаа. Тэгээ өөрөөсөө хэллээ шүү дээ. Хөгжмийн тэр уянгалаг сайхан гişгэн дээр биеийн тэр уян алархай хөдөлгөөн яасан гой зөгцөөвэ гэж ер нь бол битэрийн яг анхны мөрөөдөл хүсэл бол тэр л байсан л да. Тэгээд бол Лавга маань ярих байлгүй. Цоо шин шийдэл байлаа л да. Тэгэхээр ер нь бол хөгжимчдтэй хамтарсан уран бүтээл Лавгагийн хувьд бол хамгийн анхных нь баг. Тийм. Ер нь бас миний бол харж байгаа Монголд ч гэсэн барай хатаач болж чадсан л гэж бодож байна. Ер нь бас тэгээд цирк уран бүтээлч гэсэн урд нэг юм клип хийж байгаагүй. Ярцсан 2012 онд бид тэр мөрөд нэгч бүтээл ярилцажсэн нэг галын ном гэх уран бүтээлийн тоглолт тавьж байгаа. Нэгч манаас тоглолтод мөрөгдөж саяны одоо яг үзүүлбэр дээр одоо хойно дээр тоглож ирсэн. Тэгээ тоглолтын дараа бид ярилцажсэн. За хоёул энийг яг төрсчүүлье. Энийг гоо ингээд дэлгэцээр өшөө олон хүнд үзүүлэх те. Тэгээд бие бодлоо сайхан ягтай бодлоо. Хөгжмийн хоёрыг хослуулсан сайхан юм яа. Ярилцаж энэ жил тэгээд өмнө нь би баян цаг галсаар одоо тэгэхээр байгалийн өрмөц тогтцтой газар сайхан ажлыг хийж тусглаа тийм. Лавга нөгөө байгалийн тэр гайхалтай үзэсгэлэнд нь одоо мансуураад умартаа тэгээд нисгэж одоо тийш хонохад умартаад батаа сая бүр тэр клипийг үзчихсэн чи би энэ үсгэж яах гэдэг юм бэ гэж хэлсэн. Өнөөдөр санаа зовоо. Ямар ч бэлгээ байхгүй тэгсэн хүртлээ үсрээ зүгээр ерөөсөө. Хүн юм аа. Яг бэлгээгүй трүпгүүд хийсэн ба шүү дээ нэрэ. Яг тэр үед яг тэр уулнууд чи өөрөө их зөөлөх юм билээ тэгээд бэлгээ авах юмарч боломж байхгүй. Манаас нь баг илсэн ингээд доошоо нурж унаад байгаа л хараа. Өөрөө би харж чадахгүй юм чинь шиг доошо буучих. Харахч ингээд нэг тийм айц төрөл те бас хандраал тэгэл тэр бас сэтгэл зүй Лавгад мэн ч нөлөөлөх юм л ашиг зүгээр доо хийжээгээд тэгэл Лавгагийн тэр хэсгүүд бол ами эзэгтэй газрууд дээр зураг авалт явагдсан л да. Тэгээд уран бүтээлчтэй уулзахад бол ямар зоригтой юм бэ. Тэгээд унтсан бол яана гэлтгсэн чинь надад аягүй хэцүү санагдчихсан л да. Нэрээ тэр бүгд тэгтээ ингэ бодохоор циркийн урлагууд ерөөсөө яг тэр тэнцвэр сэтгэл зүй бүх юм л ингээл цогцоороо байд юм байна гэж харсан. Тэгээд тэр үед бас зураг авалт хийж байхдаа яг байгаль дэлхийн хэдийгээр аягүй сайхан ивэж гарч ирсэн ч гэсэн гинт бас одоо хүчтэй салхилах ч юм уу те маш хүчтэй бороо ороод тэгэл тэр үед ч одоо тэр чихийн тэнцвэрээ авч байгаа юм бүтээчлээ бас хэцүүлсэн баг та тэр тугаас ярьж Лавгад сайн шүү дээ те ер нь тэгтээ цирк ч өөрөө өдөр болгон байнга л ерөнхийдөө эрсдэлтэй байж те тэгээд хойд бол надад ерөнхийдөө за ингэчгүйдээ гэж бодчихсон ч гэсэн унцсан гэж хэзээ бодоогүй яг унцголоо яаж гэж бодоогүй ямар ч яг нурт юм гэж бодоочтой болж байгаа хэлтэй байна гэж бодчихсон. Тэгэл ингээл ерөнхийдөө бас ингээд зураг аваад байж хат гинт үүл ингэж хаад ирэл тэгэл бороо ороод гид амир салхилаа тэр нөгөө улаан тавцсан дээр зогсож явахт ингээд яг ингээд зогсож явахт бүр хоошоо хөл голготл ингэж салхилжсэн тийм. Айгуу хүчтэй салхилжсэн. Байгаль ч гэсэн бас өөрөө сүрч битээр тараалж үзсэн. За хөгжим сонсоод шүлэг бичих. Хөгжим сонсоод зураг зурах гэсэн тохиолдлуудыг бол бас хөгжмөндөр бүжиглэх гэсэн тохиолдлуудыг бол бас үзэгчд үзчихсэн баг. Хөгжмийг ингээд сонсоод анхны сэтгэлээр энэ нугаралтын одоо бас тавилттай зүйлүүд байгаа ах тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бас яг ямар зүйлийг үзэгчдэд үзүүлэе гэж бодов. Чиний бас бодол дотор ямар зүйлүүд орж гарав?
жигэдээ яг миний өөрийн бас хийгдэж байгаа энэ төрөл болохоор бас модерн тийм уран моголт тэнцвэрийн хослсон циркийн хоёр жанрыг хослолмол нэг төрөл байгаа. Энэ төрөл маань бас олон улсад маш цөөн байждаг. Тэгээ энэ бас сонирхолтой энэ төрлийг бас гайхалтай бас ятгын хаян дээр илүү зохицож байгаа учраас. Бас мөнгөчтэйгээ ярилцаад хэлээд хийсэн. Тэгээ өөрөө бас нэлээд бас зогсож чадсан гэж бодож байна. Айгуу төгс хослол бас юм болов гэж бодож байна. За, мөгөгчийн хувьд энэ өөрөө нэрийг бас одоо чандын оргил гэж боддог. Тэр одоо клип эхэлж байгаа үйл явц байгаа шүү дээ. Бүх юм бас айгүй бодлоготой гэх юм уу. Цаанаа бас нэг далд мэдрэмжийн хүнд өгүүлсэн тийм одоо сэтэлтэйгээр хийсэн л дээ. Эхэлж байгаа тэр клип эхэлж байгаа үед бол одоо 1400 жилийн тэртэгтэй алтай айтгаараа эхэлж штэ. Манай лав учир бол яг тэр үеийн Дайчинбаатар шиг Монгол сайхан хувцас өмсөд хөгжмөө дэшигээ ингээд хүндэтгэж өргөөд өөрөө хөгжмөд тэр тэгээд төгсөлдөө бас тэнгэртэй сайхан хөгжмөд идэвхлээ шүү гэдэг ингээд залж байгаа тий. Ийм бүх утга учиртай юм аа. Чандын чандаас биднэрт илгээгцэн хөгдөөдсөн юм. Үнтэй өв соёл өнөөдөр одоо орчин цагт цахилгаан ятгаар бисаа тоглоо штэ. Цахилгаан ятга болтлоо өргөчлөө. Өшөө цаашаа ямар ч ятга гарч ирэхийг үгүйсэх аргагүй те. Тэгэхээр нэг 3 цагийн эхлэхээс гэдэг шиг. Тэгээ энэ бол ерөөсөө битэрийн бодож байгаа сансар готроггүй бас энэ тийм өргөн далайцтай тиймэрхүү одоо юу руугаа оруулах гэсэн манай бас найруулагчийн их тавхан мэдрэмж хэлсэн гэж би боддог. Зөвхөн битэрийн санаа байхаас гадна одоо манай G Entertainment студийн хамт олон ялангуяа Дэжанда би бол онцгойлон баяр хүрмээс нэгдэж энэ уран бүтээлийг хийхэд ямар тийм гоё уран санаа гаргаж тэгээ өөрийнхөө тэр бодож байгаа тэр зураглаачийн нүдээр найруулагчийн нүдээр харж байгаа энэ бүгдийг бол айгүй гоё тийм одоо шигтгэж хийж өгч чадсан. Тэгэл ер нь уран бүтээл гэдэг чинь сэтгэл шингэж хийж л бүтдэг штеп. Тэгэхээр бид тэр бол 9 сарын ихээр энэ зураг авалт хийсэн мөртлөө маш хурдан хугацаанд гарсан. Тийм тэгээд их тийм гоё тохироо бүрдсэн гэх юм уу да цаг хугацааны хувьд тэгээ одоо студиэд сонгохоос эхлээд тэгээ дээрээс нас Монгол Угсаатны хөгжмийн төвчөө маань одоо энэ клипийг хийхэд бас санхүүгийн хувьд бас дэмжлэг үзүүлж тэ. Тэгээ энэ бүх болцоо нөхцөлийг хангаж идэг. Одоо өөрөө түрүү хэллээ шүү дээ. Нэвтрүүлэг хэлэхэд гэр бүлийн одоо амжилт тэ гэж ярьлаа. Би боддгийг ер нь аливаа гэр бүл бол нэг нэгийгээ дэмжиж явснаар маш сайхан хүсч мөрөөдөж байгаа зүйлдээ хүрдэм болов. Тэгээд бодож явсан тэр сайхан 12 онд тэр анх ярьжсэн тэр бодлын манаас нэг их хэсгийг биелүүлж гисэн хандаа бас баярлаа. Тэгэл амжилт болгоны яардаг. Мэдээж хань гэр бүл үйдэг. Тэгэхээр олон сайхан уран бүтээлч гэр бүл байдаг. Манай лав учрын ихнэр нь ч гэсэн уран бүтээлч сайхан эмэгтэй байдаг. Би бас нэг зүйлийг бас хэлмээр санагдлаа. Сая өмнө говь руу явхад бас өмнө говийн охин байл л да ууган. Тэгээ бид нартай хамт явсан. Тэгээ клипнийхаа зураг авалтыг хийхдээ бид тэр бас нэг юм алдаа гаргаж байгаа байхгүй юу гэхээр мейкап хийх тэр одоо юугаа тооцоолоогүй явсан байгаа байхгүй. Очоод өөрөө будаал хий чинь би гэдгийг бодсон чинь манай лав учрын ихнэр мэнэстэ янзын мейкап чи би өөрөөсөө гайхсан шүү дээ. Үгүй нэрээ төгс хослол гэж манай хоёр яас сайхан нэр одоо тэг гэр бүлээрээ Франц явах гэж байгаа. Чилдрэн сарын хугацаанд тэгэл тэгт ч одоо лавгагийн юм нүүр мөрийн будаал одоо бүх юм л аль хийдэг байлгүй дээ. Өөрөө сайхан ярих байлгүй. Лавга телевизээр царайлаг гараад идэг юм учиртай юм тий. Мейкап чих нэртэй юу? Тэгээ тэр булчин шөрмөс тэр харагдаж үзэгдэж байгаа юмнууд бол тийм ерөөсөө яаж гарахгүй гэдэг тэр бүх юмнуудыг нь хэлдэг юм байна. Окей. За өнөөдрийн нэвтрүүлэг бол нөгөө гэр бүлүүдэд зориулсан. Тэгэхээр Гампур ах маань мөнх эрдэнэгч хоёр маань нэг гэр бүлийн хоёр. Гампур ах ер нь яг ингээд их нэрийнхээ уран бүтээл ямар дэмжлэг үзүүлдэг одоо зөв сэтгэл зүйн талаас манай нэвтрүүлэг үзэж байгаа ирчүүд маань өрхийн тэргүүнүүд бас нэг би ч гэсэн нэг ханаа ингэмэр л штэ гэдэг нэг тийм бод авах хэрэгтэй баг тий. Таны хувьд мэдээж гэр бүл гэхдээ бид нэр 20 жил амьдарч байна та гэр бүл болсноос хойш танилцсан үеэс ихтэй өнөөдөр хүртэл ингээд дандаа хамтдаа нэг ч гэсэн гоё уран бүтээлээ гаргачих юмсан байнга боддог. Бидний гэр бүлийн ерөнхий хүчин бас дандаа уран бүтээл бас биш л дээ. Хоёр сайхан хүүхэдтэй амралтын өдрөөлөлт гоё зөв амарх айгүй хичээдэг. Гэхдээ
дэндүү их юм боддог болохоор амарч чаддгүй. Хий бүтээ гэсэн зүйлүүд маань араасаа бас ингээд ороод ирчихээр өөр хүүхдээ бас орох тохиолдол бас байдаг. Гэхдээ айлтгаа орохгүй байх хичээдэг л дээ. Тэгээд мөгийнхээ хувьд бол мэдээж монголчууд бүгдээрээ мэдж байгаа юм чи бодоо ингэж тойлдог гэдэг яг хөө дээ. Гингээд бол аль хэдийн туршлагын суудсан, насандаа хүрсэн, юу хийхээ мэддэг хэм туршлагатай уран бүтээлчд учраас ер нь хөвчлэн голдоо төлөвлөгөө л ярина л да. Одоо сая Чантай оргид гэдэг клипийг одоо хийхийн тулд бид бас нэлээдгүй хамтдаа ингээд клип хийдэг олон одоо продакшнуудаар явлаа. Тэгж G Entertainment-ийг сонгож байгаа. G Entertainment-ийн захирал гам бол бид нар бас сайн найзууд. Тэгэл ерөнхийдөө хэн хурдан сэтгэж जैन тэрийг хэн хурдан авч जैन гэдэг маань бид нар хамгийн чухал. Тэгээд гам болд бол үнэхээр маш сайн нэг мэдэрч хүлээж аваад тэгээд хин гэж Тэмүүжин гэдэг бодоод энэ клип өдөрт 2 өдрийн дотор хийгдсэн. Зүгээр энд бэлтгэгдсэн жил маань тэр 12 оноос хойш гэж байгаа. Тэгэхээр ер нь бодох, төлөвлөх, өөрсдөө тэр дотор орох тэгээд бүтээлийнхээ өөрсдөө гол эзэн болтлоо бас нэлээд хурд хугацаа шаарддаг юм шиг бүтээл. Мөгөөгөө бол ерөнхийдөө бүтээлүүд нь бас тийш хурдан гарахгүй л дээ. Бид тэр бүтээлийг бараг бодсноос хойш дандаа удаан хугацаанд өөрсдөө уран бүтээлээр би сэтгэлээс шингэж бор тэрэн дотор нэг тэ салшгүй хэсгэн болж иж дараа уран бүтээлэн гардаг нэг тийм арга барилтай хоёрлон байгаа бит хоёр. Ер нь бол уран бүтээлч хүний сэтгэл зүйн бэлтэн гэдэг бол маш чухал зүйл байгаа гэдэгт тэгээд гамруу ахын хувьд бол бас мөгөөх чинь сэтгэл зүйг бэлдэх тэр уран бүтээлийг хийлгэх тайзан дээр гарахад одоо ямар сэтгэл зүйтэй гарах уу гэдэг тал дээр бол маш их анхаардаг юм шиг харагддаг. Ер нь ямарваа нэгэн үйл ажиллагааны ард бол хоёулаа нэгнийхээ бат ард тал нь олж чаддаг. Ямар ч хамгийн сүүлд одоо чи би ч бас өөрөө хөгжимчин шүү дээ. Мэргэжлийн контраст чи их хурц гэдэг явсан. Хамтлагийн гишүүд энэ. Тэгсэн чинь сүүлд одоо хамгийн сайн ятхан хөл зөөдөг болчиход байгаа байхгүй. Тэрний заатаад эхнэрийн сэтгэл санааны амар амгалан тайван байдал итгэл тайзан дээр хамгийн гоё уран бүтээлээ нэг энэ юм садгүйгээр хүнд өгөхтэй юм 100% өгөх. Тэгээд нөгөөтэйгөр хөг гэж байгаа тий. Хөг бол заата баг доол зөрхийн аргахгүйгээр баян хөөгдөн. 30 минут юм очиход 30 минут хөвгөлдөг байхгүй юу? Бус юм хийхгүй. Тийм найдвартай юм ханддаг учраас бүх юмныг ингээд цохон байгуулалттай. Тийм байлгахаас өөр арга байхгүй. Хөгжимчдийг тайзан дээр гаргахад одоо хөгжмийн зэмсэгтэй ямар хайртай байдаг вэ те нэг хаашааш тавьчих ч юм уу эсвэл нэг пад гэж дуурахчих ч юм уу тэр болгон бол хөгжимчийн үнэтэй зүйл нөлөөлж идэг. Тэгэхээр тэр хүл зөөх гэдэг чинь бас их учиртай тийм ээ. Маш учиртай. Тэр бол сайн дасгалжуулагчийн үйлдвэрлэгч гэсэн. Таньч бил дасгалжуулагч хийж जैन тийм. Энгийн хүүхд залуучууд бол энэ ахныг ятхын хөл авчаа тавьчлаа гэж харах. Тэрэн дотор нэг ч гэсэн хөдөлгөөн үсэхгүйгээр ятхын зөв байрал дотор гар чөлөөтэй тоглоно гэдэг чинь бас том ухаан явуулж байгаа гэсэн үг тийм. Тэгээд яг зарим тохиолдолд ингэ л өөр хүмүүс ятхын хөл гаргаад тавьдаг л да. Бүр нэг инээдтэй тохиолдол ярьчих уу. Солийн төвөр шүүлдвэрчнээ солийн төвөр ордонд нэг тоглолтын дээр зарлаа. Тэгэл нэг банд ингэ гараад хөл тавьсан. Хөлийг чи ингэ тэлж тавих хэрэгтэй шүү дээ. Хойлгоо явж зүгээр ингэ тавьсан. Шамбуулгаад тэгээ нөгөө ятхан дараа гарч би нөгөө ятхандаа санаа зовоод үзэгчтэй таг мартчих. Бүр ингэ гүүгээд гарсан байхгүй. Тэсэн чинь зритель бүр өгтрээ шоолж инээжсэн те. Яг би тэр ятхан унчихвал гэж бодож нөгөө бүр оюун санаагаа тэрлүү тэгээ оруулсан. Тэгээд ятгаа унахаас сэргийлж авч ирсэн. Тэгэхээр ерөөсөө тайзан дээр гарах тоглох гэдэг бол сэтгэл зүйнээс гадна тэр бүх юм бүрэн бүтэн хөг одоо юу гэдгийг та 100% байж ижил хүн амар гоё сэтгэл ханамжтайгаар тоглодог. Тэгэхээр яг түрүү хэллээ шүү дээ. Маш мундаг хөл зөөгч болчихсон. Тэгэхээр би ханийгаа тэгж бас зөвлөгөөд эмэргүй санагдаг хэрнээ хамгийн баталгаатай найдвартай байдаг болохоор яалтчгүй тэгэл явдаг л да. Ер нь бас юу гам. Дуучин бол зөв өөрөө хоолойгоо дагаад орчихно. Тэнд ямар туслах хэрэггүй хуцаа өмсчин. Зүгээр хөгжимч хүний нэг давуу тал нь гоцлооч байна гэдэг чинь өөр айгу утгачлаа тий. Гоцлооч хөгжимч Монгол улсаас цөөхөн л дөө. Яг үнэ хэлгээд. Тэгэхээр мөгөө болохоор 21 чавхцыг одоо эзэмшнэ гэдэг чинь 2 чавхцыг бол илүү их цаг хугацаа сэтгэл зүгөө өгдөг юм байна лээ. Тэгээд олон улсын тавцанд ятгын хатан хаан гэсэн өргөмжлөлийг авч ирсэн манай мөгөөчтэй энэ хүртэл бол цаана нь бас хүгэлж өгч тэр одоо амжилтанд хүрэхэд бол тулгуур олж ирсэн юм байна. Гамбар ахын ерөөсө гол нууц бол
тэр ятгагч нь тэр ятгаа хөвөлдөг тэр хүнийг хөвөлж өгч идэг нэгэн байгаа байхгүй. Найдвартай арталт нь. Сая аюу сонирхолтой энгийн жок гэж байгаа юм шиг хэрнэтэй маш сайн хөл зөөгч гээд байгаа юм шиг боловч энэ аюу сайн дэмжлэг те. Энэ аюу том бит бас хөрөнгө оруулалт. За тэгээд ер нь бол уран бүтээлчээс төрж байгаа бас сэтгэл зүй гэдэг зүйлийн талаар л бас дахиад нуршиж байгаа юм шиг боловч уран бүтээлчдээс төрж байгаа уран бүтээлд хамгийн том хүчин зүйл болдог. Тэгээд эргээд нөгөө үзэгчдэд хүрж байгаа тэр ач холбогдол гэдэг бол маш өндөрлөлтөө. Тэгээд эргээд уран бүтээлийнхаа ярианд оръё. Сая ярьлаа л да тий одоо уран бүтээл янз янзаар төрж гардаг тий миний одоо эхний клип хэд хоёр ятгахтай нэлээд элчтэй хүчтэй цоглог одоо байсан бол дараагийнх нь клип одоо дэлгэр мөрөн дуучинтай уянган цагаан хуруу гэж холсон клип гарч илаа тэр бол шууд бичлэг байсан тий ямар ч одоо бэлдсэн юмгүй студид шууд бичээд гаргаж ирсэн бол одоо лав очиртойгоо энэ бол бас миний мөрөөдлийн нэг их хэсэг байсан. Би лавгага ер нь урж яг анхны тэр харсан мэдрэмж хүнд их тийм мартагддгүй штэ. Нэг тийм онцгой мэдрэмж төрж исэн. Яг хажууд нь магтлаа гэж хүмүүс бодох л та. Нөгөө уран бүтээлч бид нар чинь ерөөс яг энэ сайхан уран зоригоор л тэтгэгдэж дараагийн уран бүтээлийг хийдэг учраас хэрхэн зөвлөлтөө. Тэгээд юмд маш их тийм хариуцлагатай яг хий гэсэн юм а цаг тухайд нь хийдэг тийм гоё чанар байдаг юм билэ. Тэгэл энэ клип гарах болсон бас хурцсах энэ хүчин зүйл маань бас манай лав учиртайс учраас яс их баярлж байгаа. Тэгээд одоо 3 дахь уран бүтээл минь одоо энэ Чандын оргил гэдэг энэ бол миний одоо цаад бодсон нь юусэн гэхээр зэрэг одоо орчин цагт хэтэрхий хурдтай тий нэг л их өрсөлдөө нэг л их тэмцэлтэй яах гээд байгаа нь мэддэхгүй нэг тиймэрхүү байгаа штэ. Тэгэхээр буцаад хүн гүнзгий амьсгаа авах хэрэгтэй юм байна. Өөрийнхөө Чандын тэр доторх бодол руугаа эргэж орох хэрэгтэй юм байна. Тайвшрах хэрэгтэй юм гэдэг утгаараа Алтан гэрлийн гайхамшигтай сайхан удаан аялгауг сонгож авсан л да. Тэгээд энэ аялгаугаар хүмүүст бас нэг хөгжмөр хүнийг бас эмчилж болд юм а гэдэг утгаснаа бас давхар илэрхийлэх зорьсон. За ер нь манай Монголын үндэсний өв уламжлалыг за уран нугаралт олон улсын тавцанд их өндөр рейтингтэй байгаа Монгол улсыг сортолчлох хамгийн том бас нүүр царай болж байгаа. За үүний зэрэгцээ манай лав гочроос олон улсын тавцанд энэхүү үзүүлбэрээ бас бол олон улсын тавцанд тайзан дээр энэхүү үзүүлбэрээрээ бас уран бүтээл хийж явж байгаа. Тэгээд лав гочрын маань уран бүтээлийн сонин сайхнаас бас юу байна? За ерөнхийдөө л Чандын оргилд гэсэн клипчээс уран бүтээлд бол одоо үзэгчтэй тэр болгон хүргэж байгаагүй. Бас энэ төрлөөс хүргэсэн. Тэгээ ерөнхийдөө бол циркч нь өөрөө 8-9 жанр байждаг тийм. Тэгээд тэр дотроо тэнцвэр уран нугаралтаар нь миний төрөл байждаг. Дээрээс нь агарын ирмэ гэдэг. Бас номер тоглодог. Тэгээ энэ жил ерөнхийдөө бол энэ зүүн бол нэг 2 ажил хий гэж бодсон. Тэгээд тэр 2 ажлынхаа нэгийг бол хийлээ. Уран бүтээл бол одоо гампур бах хэлсэн ялч цаг хугацаа авдаг юм байна. Тэгээ энийг клипийг хийхийн тулд бас 5-6 сарын хугацаанд бас нэг бэлдэх хэрэгцээтэй болсон. Тэгээд яг үндсэндээ бол одоо юу гэдэг нь хоёр бариулаа зогоо тэрэн дээрээ ингээ гараад ингээд юм бацаад ингээ зогсдог байсан бол одоо шууд бас газар заа тэ тэрэн дээрээ бас тэнцвэр болоод зогсно гэдэг чинь бас тодорхой хэмжээнд бас илүү сургалт орд юм байна. Би ч одоо тухайн үедээ за ерөнхийдөө бол гайгүй бах таа гэж бодоод ширээн дээр гараалсан чинь айгүй байсан. Тэгээд тэр номерын өөрөө сүжэт тавилж гисэн өөрөө дандаа л ингээд уянгалж яадаг ингээд гулгаж яадаг тийм. Тэгээд яг тэр клип хийж байгаа явцад ч гэсэн нөгөө амар халуун байсан учраас яг ийм пластер тийм пиавраар хийгдсэн тийм гөлгөр тавцсан маань хагарсан. Хагараад ингээд хөөчт юм билээ л тийм. Хагарч ингээд хөөгөөд ингээд гисэн чинь яг юм хийж явах явцад яг ингээд тоглолтын хувцас ураад дотор арисмаас өвдөг хоёр өвдөгний яг энэ хэсэг ингээд хавдсан юм. Яг тэр нь ингээд цохиж иргсээр хагаад. Гэх мэтлээ одоо ер нь уран бүтээлтэй баг бас золиос өгсөн юм гэж тэр. Лавгатаа жилийн өмнө танилцчихлаа. Тэгээ манай хэвлэлийнхэн ч бас их юм одоо цаг үеийн мэдээллүүдийг ялангуяа сэтгүүл дээрээс одоо мэдээллүүдийг бас авдаг болсон. Би сэтгүүл дээрээс лавгагийн тухай мэдээлэл уншиж байсан юм. Хамгийн үнэтэй уран нугараач. Хамгийн өндөр үнээр үзүүлбэрээ үзүүлдэг уран нугараач гэд уншижсэн байхгүй. Тэгээд
лавгааг өөрийнхөө уран бүтээл дээр бас оруулах надад боломж олдоод тэгээ жилийн өмнө бас лавгатайгаа хамтарсан нэг уран бүтээл хийж исэн. Миний клипэн дээр бас орж исэн баггүй. Тэгээд за нөгөө үнтэй орногоор чинь ямар аштантай одоо ямар залуу байд юм бол тоо гэж бодож исэн чи хингийн байсан. Тэгээ ер нь бол бас их юм олон улсын төвшөнд олон хүмүүстэй харилцсан. Тэгээ Монголын соёл урлагийг одоо сурталчилж байгаа хүмүүсийн хувьд бол бас ийм нөгөө харилцааны тал дээр ч гэсэн их энгийн байдаг зүйлүүд ажиглагддаг л да. Манай хоёр дээр ч гэсэн тийм одоо зүйлүүд ажиглагддаг. Тэгээд чадвартай гахалтай уран бүтээлчд хамтарсан уран бүтээл хийсэнд дахин талархал илэрхийлье үзэгчдийнхээ өмнөөс. За баярлалаа. За дараагийн уран бүтээл юу байх бол гэдгийг бол сонсно гэдэг их сонирн байна. Мөг ихчээс. Одоо лавга маань жил 4 сарын хугацаатай Франц явна тийм. Тэнд ажиллаж амьдраад тэгээд эрэхтэй дараа нас нэг сайхан бүтээл хий гэсэн бодол байна. Тэр бол одоохондоо нууцлаж тийм. Миний хувьд бол одоо дараагийн бүтээлүүд бас шинэ бүтээлүүд төрсэн байгаа. Дэрийгээ бас клипчүүдэх ажилд орцсон. Арай зураг авалтынхаа студиудтай бол бас ярьж амжаагүй. Ер нь бол клипэнд орно гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Тэр зохиол маань юу гэхээр одоо Наранбаатар ахын анхны цас гээд ятгачин Наранбаатар хүн болгоо хандахгүй байх л та. Цэглэр залаг тоглож ард түмэнд танил болсон сайхан ятгачин байдаг. Энэ ахын маань бас олонд хүргэсэн анхны цас гэж өөрийнх нь бүтээлүүдэг. Энэ аялгыг хэн сонссон гэл хүлээж авахар те энэ альбом бас нэг жоохон жаз маягаар одоо найруулгыг хийлгсэн. Тэгээ энэ бүтээлээр бас нэг клипчүүлсэн байгаа. Мөн их чинь нөгөө хөгжмийн төрслүүд айгүй яг л ус гэдэг бүтээлийг тоглож бол яг л ус дуурж байгаа юм шиг тоглодог ч юм уу те салхи бол яг л салхи шиг дуурдаг гэдэг ч юм уу. Тэгээ яалтчгүй бас Монголын маань хөгжмийн зэмсэг болвол бас бидний сэтгэл зүйтэй салшгүй холбоотой байдаг юм аа. Тэгээд баярлалаа. Сайхан уран бүтээлтэйгээр дахин уулзахын ерөөлийг төвшүүлье. Өнөөдөр бас амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Аян замд амжилт хүсье. За танаа нэвтрүүлэгт төрж оролцсон сайхан маш баярлалаа. Тэгээд ETV-ийнхаа энэ хамт олонд бас амжилт хүсье. Саалуудаас амжилт хүсье.